1229-с 1241 он хүртэл их Монгол улсын төрийг барьж байсан хоёр дахь их хаан Цэргийн Жанжин юм а. 1203 онд Чингис хаан Ван хан хоёрын муу өндөрт тулдахад өгөөдөө шархтаж бор хул амийг нь аварсан тухай Монголын нууц чом тэмдэглэсэн байдаг. 1211 онд Чингис хаан Алтан улсыг 1219 онд Хорезм улсыг дайлаар мордоход өгөөдөө ах нарын хамт уг дайнд оролцож 1225 онд их нутагтаа буцсан иржээ. 1229 онд Хэрлэнгийн хөдөө аралд их уралдаа зарлан хуралдуулж өгөөдөг хаанд өргөмжлөв. 1231 онд өгөөдөө хаан Умард Алтан улсыг дайлаар мордож эзлэн авч 1234 онд буцаж иржээ. Өгөөдөө хаан төр барихтаа эцгийнхээ төрийн бодлогыг үргэлжлүүлж эзэнт гүрний газар нутаг гадаад харилцааг өргөтгөх алав доторын нэгдсэн систем бүрдүүлж эдийн засгийн шинтгэл хийх асуудалд голлон анхаарч байв. Өгөөдөө хааны үед өрөнд орны зүгт хоёр их байлдан дагуулт хийсэн билээ. 1235 онд өгөөдөө хаан 75 хэмээх газар их хуралдаа зарлан хуралдууж хэд хэдэн чухал асуудлыг хилцүүл шийджээ. Үүнд нэгд алав татварын нэгдсэн тогтолцоог буй болгож хураах татварын хэмжээг хөвөжлөн баталж малчтаас 1100 мал дутмаас 1 мал, тариачдын 10 таар тариа дутмаас 1 таар тариаг улсын санд хураах зарлиг болгожээ. Хоёрдугаарт их Монгол улсын өртөөг Алтан орд цагаатайн зэрэг бүрэлдэхүүний улсуудын төвөөтэй холбож хүнсний хангамжтай улсын хамгаалалтаа болгосноор торгоны зам өртөө хурдцаа хөгжиж худалдаа төдийгүй мэдээллийг нэн шуурхаа дамжуулах болов. Ингэснээр өрөнд орны ард түмний бие биеийг мэдэх болж соёл шинжлэх ухааны ололт харилцан нэвтрэх өргөн боломжийг нээж өгөв. Өртөө нь Монголын эзэнт гүрэн төдийгүй дэлхийн хөгжлийг урагш ахиулахад түлхэц болов. Тиймээс зарим судлаач өртөөг өнөөгийн интернетийн үүрэг гүйцэтгэж байсан гэж үздэг. Өгөөдөө хааныг төр барих үед Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд Умард, Хятад, Дорнод, Туркестан, Дундад Аз, Ирчис мөрнөөс ижил мөрөн хүртэлх Кипчакийн тал нутаг, мөн Монголын засаглал сайн батчаагүйч Иран, Кавказын зарим хэсэг багтаж байсан ба хар хорим хот эзэнт гүрний нийслэл байв. Өгөөдөө хаан өөрийн хийсэн 4 сайн үйл, 4 муу үйлийг тооцсноор үйл ажиллагаанд үнэлгээ өгсөн анхны хаан хэмээн түүхэн тэмдэглэжээ. 1241 онд өгөөдөө хаан нас баржээ.